мэдсэн баярын мэндийг дахин хүргэе. Цөмөр хажуутлынхан хүмүүстэй, ер нь эргэн тойрны хүмүүстэй сайхан мэдчихжээ тэхөө. Сайхан гар бариад эзэн Есүс Христ таны төлөө мэдлээ. Баярын мэнд хүргье гэж. За нэг хүн эргэн тойронд байгаа 6 хүнтэйгээ, хойдлынхан 2 хүн, хажуутлынхан 2 хүн, уртлынхан 2 хүнтэй гэж. За тоолноо хэдүүлээ сайхан тоолоод явчих шүү. За энэ урдуур байгаа хүмүүс бас яг мэдчихлээ. За тоон гүйцсэн үү? За тоон гүйцээгүй бол босч яваад мэдлэх хэрэгтэй болох нь дээ тий. Эзэн Есүс Христ таны төлөө бидний төлөө өнөөдөр мэндэлсэн. Энэ бол дэлхийн нийтээрээ бид нар хамтдаа тэмдэглэдэг гайхалтай өдөр юм байгаа. Бид нэр заавал энэ өдрийг тэмдэглэх хэрэгтэй. Тэгээ яагаад тэмдэглэх хэрэгтэй талаар бид нар өнгөрсөн удаагийн номлол дээр ярилцсан байгаа тий. Яагаад гэх юм бол Есүс Христ бол үнэхээр бид нарт тэр баяр хөөргийг бидний амьдрал маш олон утга учирыг өгөхөөр ирсэн тэр л цорын ганц хүн болон ирсэн бурхан байгаамаа. Баяр маань өөрөө гайхамшигын баяр. Яагаад гэвэл бурхан хүн болно гэдэг бол гайхамшиг. Баярын маань утга агуулга нь өөрөө Есүс Христ. Аврал баярын маань биднэрт өгж байгаа мессеж буюу тэр мэдээ бол бидний Есүс бидний төлөө бурхан бидний төлөө байгаа гэдгийг маань бид нар сануулдаг юм гайхалтай мэдээний ийм баяр юм байгаа. Тийм учраас бид нар заавал баярлах ёстой. Яг гэвэл биднийг баярлуулахын тулд үлэмжих баяр хөөргийг авчрахын тулд Есүс Христ энэ дэлхийг ирсэнээр мэндэлсэн. Бүгд хамтдаа энэ цагт ихсний өмнө өөрсдөө дараа болгоод бурханд талархаад эзний үгийн төлөө цөмөрөө хамт залбирцгаая. Эзэн Есүс Христ минь бид нар энэ цагт бүх талархал магтаалыг танд өргөж байна. Яагаад гэвэл энэ цаг бол таних. Учир нь дээр өндөрт алдрын танд байлгахын тулд мөн доор таны тааллыг олсон хүмүүст амар тайвныг байлгахын тулд их эзэн минь та энэ өдрийг биднэрт зөвшөөрсөн билээ. Тэртээ 2000 жил гаруугийн тэртээ та хүн төрлөختний төлөө гимнүглийн шийтгэлийг хүлээхийн тулд хүний биеэр ирсэн тэр гайхалтай өдрийг бид дурсан санахтаа тань талархаж байна. Яагаад гэвэл тэр өдөр биднэрт итгэл найдвар ирсэн билээ. Итгэл найдварын жинхэнэ бодит биелэл болж ирсэнд тань талархаж байна. Өө их эзэн бурхан минь танд баярлалаа. Энэ цагийг одоо би танд өргөж байна. Таны үгийг бид сонсож үнэхээр энэхүү гайхалтай өдрийн гол утга учир нь юу вэ гэдгийг бид нар дахин санаж байхад их эзэн бидний зүрх сэтгэл дотор магадгүй бидний унтарсан байгаа тэр найдварыг солирсон байгаа тэр баяр хөөргийг алдсан тэр итгэл найдварыг их эзэн та дахин сэргээж өгөөж тансгооч. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Есүс Христ энэ дэлхий дээр хүний биеэр төрөх үед маш олон хүмүүс Есүс Христийн мэдээг сонссон. Тэр сонссон хүмүүс дотор олон төрлийн хүмүүс байсан. Заримуд нь баярлсан, заримуд нь харин ууралсан. Уурлахтаа бүр уурлаад хитэн мянгаар нь хүмүүсийг устгасан түүхч гэсэн Библиэлд бичээстэй байна. Маш их баярлаад баярлсандаа болоод үнэхээр олон хүмүүс хоорондоо нэгдэж баярлсан түүхч гэсэн Библиэлд бол дурддагдаг. Есүс Христ ирэх үед Есүс Христийн ирсэн мэдээ зарим нэгэнд нь шийтглийн мэдээ бол сонсогдож ирсэн, зарим нэгэнд нь баяр хөөрийн мэдээ бол сонсогдож ирсэн. Зарим нэгэнд нь итгэл найдварыг төрүүлж ирсэн бол зарим нэгэнд нь итгэл найдвар нь байхгүй болж байгаа ч гэсэн тэр зүйл бол сонсогдож ирсэн байна. Бүгд хамтдаа Лук номын 1-р бүлгийн 26 дугаар ишлээс яг тухайн үед юу болсон талаар хэсэгэн түүхийг цөмөрөө харцгаая. Лук номын 1-р бүлгийн 26-аас 38 дугаар ишлэлээр цөмөрөө хамтдаа анхаарлаа хандуулцгаая. Лук 1-р бүлгийн 26-аас 38. За эндээс би та бүхэнд уншиж өгье. Та бүхэн өөрсдийнх нь Библийг нээгээд за гар утсан дээр хэрвээ Библийн аппликейшн байгаа бол гар утсан дээр Библийн аппликейшнээ нээгээд Facebook руугаа халтарч орчихгүй хүн шиг тийм ээ. Библийг нээгээрээ. За эндээс би дуудаж өгье. Габриэл тэнгэр элчийг Галилийн Назар хот руу 6 дугаар сард бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Йосеф гэдэг хүнтэй сүү тавьсан онгон бүсгүй гэрт Габриэл хурч ирээд ирлээ. Түүнийг Мария гэдэг байв. Орж ирээд тэнгэр элч түүнд
Эвээгдэгчээ баярл. Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мария энэ үгэнд ихэд цочиж энэ нь юм мэдчилгээ байж болох талаар эргэцүүлв. Тэнгэр элч түүнд Мария бүү ээ. Чи бурхны тааллыг олж үзэгч тун чи хевлидээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр хүү агуу нэгэн болох ба хамгийн дээдийн хүү гэж дуудагдана. Эзэн бурхан түүнд өвөг Давидын хаан ширээг өгөх болно. Тэр Яаковын гэрээг үрд хаанчлах бөгөөд хаанчлалтанд төгсгөл гэж үгүй гэсэнд Мариад тэнгэр элчэд би онгон атал энэ нь яаж бүтгэх билээ гэхэд тэнгэр элч ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тиймээс түрх хүн ариун нэгэн байх бөгөөд бурхны хүү гэж дуудагдах болно. Үзэгтэн чиний садан Элизабет хүүсэргэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насндаа хүүхэд болоод одоо 6 сартай. Бурханд боломжгүй юм гэж нэгч байхгүй гэж хэлвэ. Мария эзний шивгчнийг харагтун хэлсэн үгийг тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь Тэнгэрч түүнийг орхин отлоо гэж хэлсэн. Энэ мэдээ анх Мария дээр ирэх үед Мариагийн зүгээс их сонирхолтой нөхцөл байдал бол орсон байгаа. Тэг яагаад гэвэл Мария хүнтэй суугаагүй байсан. Гэхдээ үерхчихсэн Юудын соёл дотор зөвхөн Юудын соёл дотор гэлтэхгүй христтгэлийн хувьд ч гэсэн тэр энэ ялангуяа Юудэчүүд бол гэр бүл гэдэг бол одоо тэр нэг юм баяр хөөр нэг юм гэр бүлийн нэг юм одоо манай монголчууд бас нэг яадаг та нэг найр хурим найр хийн гэж ярьдаг те хуримыг заавал найртай ингэж хавсаргаж явдаг юм ахуй соёл дотор нэг юм холбоо өгс байгаа. Хурим найр гэж давхар явж байдаг. Тэгээ тэр нэг найр наадам яг тэр нэг зүйл гэр бүл болсныг нь ингэж баталдаг нэг юм онцгой ёслол байсан. Хүн хизээ гэр бүл болдог вэ гэхэл их сонирхолтой асуулталтай. Хурмаа хийгээд цуглаан дээр хурмаа хийсний дараа гэр бүл болдог юм уу? Эсвэл нэрээ ах дүүснээ цуглуулад найр наадам хийсний дараа гэр бүл болдог юм уу? Эсвэл эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр гэр бүлийн харилцаанд орсноор гэр бүл болдог юм уу? Эсвэл пастор залбирсны яг тэр дараах 1 секундээс ахуулаад гэр бүл болдог юм уу? Эсвэл хурмын ордонд очиод гэрчлэгээ авснаар яг гэр бүл болдог юм уу? За энэ бол гэр бүлийн хичээл бол биш учраас энэний талаар дараа ярина. Гэхдээ ямар тач гэсэн Израильчуудын нийгэмд бол нэг сонирхолтой зүйл байсан нь тэд нэг тийм найр хийх ёстой. Хурим найр. Тэгээ тэр найр хийгээд ах トゥ нараа цуглуулад тэгээ ах トゥ нарын дотор тэд нар яах ёстой вэ гэхээр бид одоо гэр бүл боллоо гэдгээ зарлан тунхаглаж нэг үйл явдал болсны дараа тэд одоо юу гэж хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр эхнэр ба нөхөр гэж хүлээн зөвшөөрдөг байсан байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн харилцаа бол түүнээс хойш болдог асуудал байсан гэсэн үг. Үүнээс өмнө юу болж байгааг гэхээр тэд хүлээн зөвшөөрөгдөх гэр бүл болсон гэдэг хүлээн зөвшөөрөгдөх нэг асуудал байна. Тэгэхээр энэ хоёрын байр солигдох үед тэнд юу болдог байсан бэ гэхээр ичхүр гэдэг зүйл бий болдог байсан. Сонирхолтой. Ичхүр гэдэг зүйл. Тэгээ ичхүр гэдэг зүйл нь яадаг вэ гэхээр тухайн эмэгтэй ялангуяа эмэгтэйдээ их хүндөр тусна. Тухайн эмэгтэй бол тухайн нийгэм дотор хүлээн зөвшөөрөгдөд аюу хэцүү болж гэлдэг. Ийм л ахуй соёл донд амьдарч ирсэн үе баг. Тэгээ энэ ахуй соёл донд яасан бэ гэхээр Мария бүр гэр бүлийн харилцаа ороогүй байхдаа уул нь бол бүр алгасаад юу болж байгааг гэхээр жирэмсэн болж байгаа мэдээ сонсогдож. Өөрөөр хэлбэл энэ чинь айдас байхгүй юу? Өөрөөр хэлбэл тухайн нийгэм дотроо тэр охин бол хүлээн зөвшөөрөгдөхгүй гадуурхагдах. Тэгээ бүр зогсохгүйгээр магадгүй их ярил чулуугаар шидүүлээд амь насаа алдаж болох үс мэдээ гэсэн үг. Үнэн дээр анх Габриэл тэнгэр элч Мария дээр хурж ирээд тунхаглаад Мария сонс чи одоо хевлэдэ өртөө болно. Тэгээ хүү төрүүлнэ гэж хэлэхэд Мария амин халалуя ямар гоё мэдээ вэ гэж хүлээж авахд амархан байгаагүй. Нийгэм ахуй соёл нь тэр эмэгтэйг хүлээж авахд бэлэн байгаагүй, тийм байгаагүй. Гэтэ энэ нэг зовлонтой юм шиг тэр мэдэн дотор нэг онцлог байсан. Тэр мэдэн дотор ямар онцлог байсан бэ гэхээр ийм онцлог байна. Габриэл хурж ирээд Габриэл бол Бурхны сайн мэдээний тэнгэр элч гэж одоо хүмүүс бол ерөнхийдөө тэгж хочилж дуудаж бол ярьдаг байх. Өөрөөр хэлбэл Бурхны тэнгэр элчнэр дотор бас тодорхой хэмжээнд зарим нэг сайн сайхан баяр хөөрийн мэдээг дамжуулдаг тэнгэр элч гэж байна гэж үзэж байгаа. Ягаад гэвэл энэ Габриэл гэдэг нэр дандаа тийм баяр хөөрийн мэдээнүүттэй хөвчлэг хамт явж исэн учраас. Тэгээ энэ бас өөр тэнгэр элчнэр байна. Бас нөгөө дайн тэмцлийн үед гарч ирж байгаа тэнгэр элчнэр бас байна.
Бурхны жанжин гэд нэрлэгдэж байгаа бас тэнгэр элчнэр байна. Габриэлийн хувьд бол сайн мэдээг дуулгаж ирсэн. Тэгээ яг энэ сайн мэдээг дуулгадаг энэ Габриэл тэнгэр элч Назар хотод 6 дугаар сард Бурхны илгээжээ гэж хэлсэн. Тэгээд Давидын удмын Йосеф гэдэг хүнтэй сүү тавьсан онгон бүсгүй гэрт Габриэл хурч ирээд орж ирэнгүүтлээ нэг ийм үг хэлдэг. Эвээгдэгчээ баярлаж хэлдэг. Өөрөөр хэлбэл эхлээд Габриэл Мариад ямар мэдээг өгж байгааг эхлээд баярлал гэж хэлдэг. Юунд баярлах вэ гэж. Чи хэвлэдээ өртөө болно гэж. Юунд нь тэрэнд чинь баярлах ёстой юм гэж. Ягаад гэвэл энэ чинь аюултай үзэгдэл байхгүй тэдний хувьд. Гэтэл араас нь ягаад баярлах ёстой танилцуулж байгаа. Мария энэ үгэнд ихэд цожиж энэ нь юу мэдчилгээ байж болох талаар эргэцүүлэн бодож эхэлж байгаа. Тэгээ Мария ийм юм бодлоо, тийм юм бодлоо гэж байхгүй л дээ. Гэхдээ тэнд маш их бодол хөвөрж эхэлдэг. Энэ үед нь Мария бүү гэж хэлж байгаа. Штэ. Хүнтэй суугаагүй ганц бие охин жирэмсэн болчихлоор чинь тэг хүүхд төрүүлнэ гэж гів гүнд нэг гэрэл ч юм уу ямар нэгэн бит гарч ирээд түүнд хэлэх үед бол үнэхээр шоконд ормоор тийм мэдээ байсан. Тэгээ битгий гэж хэлж байгаа. Битгий. Хэдийгээр Габриэлийн мэдээ эхлээ баярл гэж хэлсэн ч гэсэн түүнд айц байсан. Гэхдээ Габриэл түүнд юу гэж хэлэхээр бүү. Чи Бурхны тааллыг олжээ. Үзэгтэн чи хөвлөдөө өртөө болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэлээ. Тэр хүү агуун нэгэн болох ба хамгийн дээдийн хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Яаковын гэрийг үрд хаанчлах бөгөөд хаанчлалт нь төгсгөл гэж үгүй гэж хэлсэнд одоо яаж байгаа гэхэл Мария тэнгэрлэгчэд би онгон гатлаа энэ яаж бүтэх юм бэ гэж хэлдэг. Тэр үед нь ариун сүнс чам дээр хурж ирээд хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тиймээс төрөх хүч нь ариун нэгэн байх бөгөөд Бурхны хүү гэж дуудагдах болно гэж хэлдэг. Одоо бол баярлах ёстой мэдээг хин хэлж байгаа вэ гэхээр Габриэл Мариад хэлж байгаа. Одоо энэ бол одоо баярлах ёстой мэдээ гэсэн үг. За манай зочид маань суудлаа эзлээд авчих тийм ээ. За манайхан. За. Тэгэхээр Давидын удмаас ирэх аврагч буюу хаан гэдэг бол энэ бол Израилийн ард түмэн бүхэлдээ хүлээж ирсэн мэдээ. Яагаад гэвэл Израилийн ард түмэн энэ үед маш их зовж байсан учраас. Яг энэ үеэс өмнөх 400 жилийг бүр тэр байтугай харанхуй 400 жил гэж нэрлэдэг байсан үе. Эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд, шашин итгэл үнэмшлийн хувьд, нийгмийн нөхцөл байдлын хувьд, сэтгэл санааны хувьд бол Израилийн ард түмэн маш их дарамт зовлонтой байсан юм. Эдийн засгийн хувьд Ромын эзэнт гүрний татвар маш өндөр байсан тухайн үед. Ягаад гэвэл Ромын эзэнт гүрэн тухайн үеийн одоо энэ Перс, за энэ хавийн газар нутгуудыг бол ерөөхдөө нь бол одоо колоничлсан байсан үе. Тэгээ колоничлсан байсан учраас Ром колоничлолтоо орсон ард түмнүүдээс асар өндөрийн татварыг авах ёстой. Тэгээ түүнийгээ бол Израилийн ард түмнээс бол авдаг байсан. Энэ бол одоо боол байсан ард түмний хувьд яг чаргагүй өгөх ёстой зүйл байсан байгаа. Тэгээд татвараа өгөх хэрэгтэй болсон. За мөн тухайн үед бол маш олон хүмүүс өөрийн гэсэн газар орон гэж байхгүй ажил төрөл хийхэд хэцүү болцсон. Ягаад гэвэл зөвхөн ард иргэдээс гадна газар нутгийн ч гэсэн ромчуудын хувьд бол яг тэдний өөрсдөх гэж үзэж байна. Тэгэхээр хүмүүс ажил хийгээд амьдрах нөхцөл багтаа тэгсэн гэрнээ өндөр татвар төлөх хэрэгтэй. Газар тариалангаа эрхлэж гисэн заавал яг Ромын эзэнт гүрнээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдал байсан. Асар өндөр татварыг давж гарахын тулд бизнесүүд ч амжилттай байх хэрэгтэй. Гэтэл бизнесээ хийхин тулд Ромын эзэнт гүрний асар том дарамтыг даван тулах хэрэгтэй болдог. Энэ бол тийм амархан байгаагүй. Израилийн ард түмэн зовлон бэрхшээл дунд байсан. Улс төрийн дарамт ч гэсэн тэдэрт маш өндөр байсан байна. Тухайн үед бол Израилийн ард түмнийг бол Херод хаан захирдаг байсан. Гэхдээ Херод хаан бол Ромын цэргүүдийн хяналт тэдний эрх мэдэл дор дулдуудж гарч ирсэн хаадуудын нэг байсан. Яг Херод хаан гэдэг тэгэхээр Библиэлд бол ер нь нэлээд олон төрлийн Херод хаанууд л гардаг л да. За их Херод хаан гэж бол нэг гарч ийн. Бас Херод Аркелос гэдэг хаан бас гардаг байгаа. За энэ бол манай эртний 4-өөс 5 дугаар зууны үед бас гарч байгаа Херод хааны оны талаар гарч байгаа. Херод Антипис гэж бас байна. Херод Агриппа гэж бас байна. Херод Агриппа 2 гэж бас байна. За ингээд ийм Херод хаан гэхэлэр ингээд нэлээд олон хаадад гардаг. Херод та бүхэн Библийг уншиж хагаад Есүсийн үед байсан Херод гараал, Есүсийг нас барах үед ч бас Херод гараал те. Ингээд айгүй олон Херодууд гараад тэгэхээр гайхаад иж магадгүй те. Манай төгс төгөл дээр аминд сурсан хүмүүс байх юм бол Херодын талаар бас
Төгсгөл дээр гэрлийнхэн сурна. Херодын талаар бол нэлээд олон Херод байсан юм а гэдэг талаар бол бас мэддэг байх. Тэгэхээр энэ Херод хаан бол ердөөсөө үндсэндээ бол Ромын хаантай дулдуудж хээл ахуул өгжээж тэгээд Ромын хааны хүчээр өөрийнх нь ард түмнийг бол захирдаг байсан ийм захирагчийн нэг хааных нь нэг бол байх. Тэгээд мань хүн бол ердөөсөө маш харгас айдас төгшүүрээр ард түмнийг захирдаг байсан. Айдас төгшүүр дарамтаар тийм энэ бол цэвэр өдөрдөгч гэхээс илүүтэйгээр энэ бол юу байсан бэ гэхээр дарангуулагч бол байсан баг. Тэр байтугай бид нар цаашаа харна л да энэ Херод хаан юу хийсэн талаар маш олон хүүхдүүдийг хүүс тэмтэрсэн арт түмнээ маш их зовоож исэн хаан гэдгийг бол бид нар харж байна. Дээр нь нэмэх нь тухайн үед бол шашны өдөртөгч нар буюу одоо Юдэн шашин одоо ч гэсэн Израильд байгаа Юдэн шашны өдөртөгч нар бол маш их хүчтэй газар авсан байсан. Тэд Херод дургуугаа өрөх юм бол яг хин нэгнийг золиослоод арт түмнийг мунхруулж агаад хүмүүсийг чулуугаар шидүүлж алуулах эрхтэй тийм хүмүүс бол байсан. Юдэн шашны хэн бол за бид нар сайн мэдж байгаа фарисеучуд гэж нэрлэгддэг те. Тэд бол маш чангахтуу хууль уламжлалын дарамтанд дор арт түмнийг бол байлгадаг. Тэгсэн гэрнээ өөртөө дагдаггүй. Өөртөө түүнийгээ хийдэггүй ийм төрлийн удирдагч нар байсан. Дээр нь бурхны ариун сүм тэд нар авилга авдаг. Худалдаа наймаа эрхэлдэг. Арт түмний дээр хүмүүсийг өгсөн өргөлөөр нь энэ баг өгсөн, энэ их өгсөн гэдгээр нь ангилж тэдэртээ баян ядуугаар нь гэж ялгаж харьцдаг. Ийм муу удирдагч нар бол шашны удирдагч нар бол тухайн үед бол байсан. За тухайн нийгэм бол баян ядуугийн одоо зөрүү бол маш өндөртөө байсан. Бас л ялгаа байхгүй альч нийгмийн үед байсан асуудлууд бол тухайн үед бол байсан байгаа. За эмэгтэйчүүд хүүхдүүд гэдэг бол өрдөөсөө одоо бол тэр тий эмэгтэйчүүд хүүхдүүд тэгэл араас нь ингээл нохоогохоо ордог. Тийм хэмжээнд ийм үн цэнэгүй хөрөнгө шиг үзэгддэг байсан нийгэм. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв гэж Библиэлд хэдий хэлсэн боловч энэ нийгэм бол ердөөсөө тэр хүн эмэгтэй бос төрснийхэн төлөө эсвэл хүүхэд бага болчир насандаа багийнхын төлөө нийгмээс асар их гадуурхлыг хүртдэг байсан үе. Сэтгэл санааны хувьд ч гэсэн арт түмэн месиаг хүлээсэн хизээ аврагч хийж бидний энэ нуруунд дээр байгаа зовлонг алах болох болтоо гэж ботсон хүлээсэн цөхрөнгөө бартсан бурхнаас гуйна бурхан нь тэднэрт иш үзүүлэгчийг илгээгээгүй 400 жил таг чимээгүй болцсон ийм үе. Үр удмаараа хүлээгээд ирээгүй байсан ийм үе гэсэн үг. Өнөөдөр цөмөр өөрсдөө нөхцөл байдлыг бас давхар харцгаая. Эдгээр дурддаж байгаа нөхцөл байдлууд өнөөдөр бидний нийгэмдэр байгаа юу? Гадуурхал, хээл хахуул, авилгал, шудраг бус байдал, дарамт зовлон, үр шир, нийгмийн шудраг бус байдлууд, нийгмийн гэрэл гэгээр өдөртөн манлайлах ёстой хүмүүс нь өөрсдөө шудраг бус байдал дотор байдаг. Давхар стандарт явуулж идэг. Аман дээр нэг юм ярьдаг боловч амьдрал дээр өөр байдаг. Итгэл найдвар нь алга болцсон. Аль нь үнэн нь мэддэхэ байцсан. Ийм л үед тухайн үед Израильчууд амьдарч ирсэн. Бид бас айгүй олон талаараа энэ нийгэмтэй адилхан байна. Яг ийм нөхцөл байдал донд одоо Габриэл Тэнгэрлэгч хурж ирээд Мариад баярлал гэж хэлж байгаа. Юунд баярлах вэ? Хүүхэдтэй болох ч яана гэж. Юу вэ? Ямар гээ чи мэдвэ? Яадаг хүүхэд вэ? Хэрэг би хүүхэдтэй болох юм бол нөгөө нэг ялгуурлан гадуурхаж байгаа нийгэм дотор ч улам илүү их ялгуурлан гадуурхаж харин ч миний надад нэг үерхэд суугч исэн одоо болзоот залуу болох те Йосеф маань намайг хаяа явуул яах вэ? Тэр байтугай хаяа явж ивэл өстө баярл. Хаж явахгүй юу нь бол энэ надаас гадуур өөр хүнтэй явсан байна гэд тэр эмэгтэйрүү чулуу шидэд алах бүрэн ихтэй тийм л нийгэм. Айц хүйдэс нөмөрсөн тэр мэдээний дунд баяр хөөрийн итгэл найдар байсан. Тэр нь юу байсан гэж? Тэр бол Бурхны хүү. Бурхны хүү чамаар дамжуулж мэдлэх гэж байна гэсэн тэр мэдээ. Цорын ганц найдлах нь ерөөсөө тэр хэн бэ гэдэгт л байсан. Хевлид нь бий болж байгаа тэр үр бол Бурхны хүү гэдэг мэдээ Марияг бүрэн гүйцэд баярлуулах хангалттай мэдээ болж өөрчлөгдсөн баг. Тийм ч учраас Мария сүүлд нь та бүхэн санаж байгаа бол Елизабеттэй уулзсахын дараа нэг ийм дуулалыг өргөдөг. 46 дахь эшлэлээс Мария
Сэтгэл минь эзнийг дээдлэн сүнс минь аврагч бурхандаа баярлална. Учир нь тэрээр шивгчнийхээ дарууг олж харсан билээ. Харагтун энэ цагаас хойш намайг өрөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь хүчит нэг нь миний төлөө агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөлн түүнээс эмээгчдэд үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа тэр бүтээж зүрхнийхэн бодлуудад бардамнагчдаг тэр тараасан билээ. Өдөрдөгчдийг сентинээс нь буулган даруй байгсдыг тэр үргэмжилж өлссөн хүмүүсийг сайнаар бэлхуулж баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд өршөөлөө бодож тэр туслав. Бидний эцэг өвгдөд Авраамд болон үр удамд нь үн айлчлан үйлчлсэн билээ. Мария Элизабетийн хамт 3 цаг орчим байгаад гэртээ буцлаа гэжсэн. Яг нөгөө нийгмийн асуудлыг дурдж байгаа гэж буцаагаад. Энэ шудраг бус нийгэм, энэ зовлон дотор, энэ бардамсан, бахархсан хүмүүсийн дунд, энэ бүх хоёр нүртэнгүүдийн дунд, энэ давхар стандартын дунд ирсэн бурхныг сайн сайхныг магтахдаа бурхан юу гэж Мария юу гэж дуулж байгаа вэ гэхээр агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун, өршөөл ба түүнээс эмээгчдэд үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа тэр бүтээж зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тэр тараасан билээ гэд яг нөгөө нэг асуудлуудыг дурдж ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Бурханы хүү Христ Есүс чиний хэвлэгээс дамжиж бий болно гэдэг нь энэ ард түмэнд юу гэсэн утгатай мэдээ вэ? Яагаад тэр ард түмэнд барилах ёстой байсан бэ? Яагаад гэвэл энэ бүх нийгмийн шудраг бус, энэ бүх асуудлууд дотор Бурхан гэрэл гэгээ итгэл найдварыг авчирч байна гэсэн мэдээ учраас тэд баярлах хэрэгтэй болж байгаа. Мария байгаа бол Йосеф бас байх ёстой. Яагаад гэвэл Йосеф бол одоо юу гэж ярих вэ? Есүсийн хойд аав гэлтэй ээж биш те. За ямар тач гэсэн нэг тийм төрсөн аав нь бол биш те. Нэг залуу байгаа. Есүсийн ээжтэй суусан залуу гэх юм уу одоо юу гэх юм. Цөмөрөө хамтаа Матай ном руу орцгоё. Матай номын 1-р бүлэг. Матай номын 1-р бүлэг дээр 1-р бүлгийн 18-аас 19-р эшлэлээр Йосефийн яг энэ үед болсон үйл явдлын талаар харуулдаг. Есүс Христ ийм хүн мэдлжээ. Түүний их Мария Йосефтэй сүү тавиад дэр нийлэхээс өмнө ариун сүнсээр хөвлөдөө хүүхэд олсон нь мэдэгдэжээ. Нөхөр Йосеф нь зөвхт хүн байсан бөгөөд Марияг олонний шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүний тийм бодож байхад харагтун эзний тэнгэр элч сүйтэнд үзэгдээд Давидын хүү Йосефа Марияг эхнэрээ болгохоос бүү эмээгтэн. Учир нь түүнд олдоод байгаа нь ариун сүнснийхэм. Тэрээр нэгэн хүү төрүүлж тэр нь ард түмний нүглээс нь аврах тул чи түүний нэрийг Есүс хэмээн дуудгив. Эдүгээр энэ бүхэн тохиолдсон нь иш үзүүлэгчээр дамжуулан эзэн айлсанд бэлэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлэн түүнийг Иммануэль орчуулбал бурхан бидэнтэй хамт иш тэд нэрлэн гэсэн юм а. Йосеф нойрноосоо сэрж эзний тэнгэрлэгчийн тушааснаар эхнэрээ авсан ч түүнтэй ингэр зөрүүлэлгүй байсаар төрүүлсэн хүүг нь Есүс гэж нэрлэвэ гэж. Йосеф тэр мэдээ ирсэн. Дахиад яг уу анх мэдээ ирэхэд түүнд бол ингээд пал хийгээл явж байгаа шүү дээ. Өөрийнхөө сүд бүсгүйтэй дэр нийлүүлээгүй байгаад сүд бүсгүйн жирэмсэн болчих юм бол энэ Йосеф шиг юм төвчээр гаргаад чимээгүй гэж салаа явуучих эрэгтэй хүн бол их л хоор байх тий. Тийм хүн бол олдоход л хэцүү байх. Гэхдээ Йосеф Библиэлд Йосефийг юу гэж тодорхойлсон бол сайн хүн байсан гэж хэлсэн. Ядаж тий Марияг ингээд чулуудч алуулъя гэсэн бодол төрсөнгүй мэдгүй төрсөн ч юм уу ч юм уу. Гэхдээ мань хүн бол ямар шийдвэр эцтэй гаргасан бэ гэхээр Марияг зүгээр энэ чигт нь үлдээе. Хохироохгүй, гэмтээхгүй зүгээр орхиё. Би өөрөө л явъя. Гэтэл тэр үед яаж энэ Йосефт буусан энэ хар мэдээ буцаад сайн мэдээ болж тэр хүний амьдрал итгэл найдрыг төрүүлсэн бэ гэхээр энэ гидсэн дотор байгаа хүн зүгээр хэн нэгэн хүний хүү бишээ. Харин Бурханы хүү. Тэр энэ дэлхий дээр төрөөд тэгээд яг уу аврагч нөгөө амлагдаад байсан аврагч чинь төрөх гээд байгаа юм а гэдэг мэдээ. Тэгээд энэ бол Йосефт бол сайн мэдээ өөрчилсөн. Яагаад? Аврал гэдэг үгийн дотор байгаа учраас. Ард түмэнд авралыг итгэл найдвар өгөх гэж байгаа. Нөгөө нэг хэдэн мянган жилийн турш Бурханы амлсан амлалт нь одоо биелэлээ олох гэж байгаа гэдэг энэ нэг найдвар. Христ аврагч энэ ард түмний төрөний дурдаад ирсэн бүх зовлонгоос нь чөлөөлнө гэсэн иш үзүүлэгчдийн үг. Йосеф санаж байсан, мэдчихсэн учраас дараа нь яасан өөрийгөө бариад эхнэртэй
дэр нийлүүлэхгүйгээр Есүсийг төрөх хүртэл яасан. Марияг ариун хിവэр нь бол байлгасан баг. Йосефийн хувьд бол Есүс аврагч, Есүс мөн Эммануэль бурхан бол байсан. Тийм учраас тэр баярлж чадсан. Бас нэг сонирхолтой мэдээ бол Элизабет. Элизабет бол Есүс Христийн ээж болох Мариягийн үеэл байсан байгаа. За Элизабетийн талаар бол Лук номын 1-р бүлгийн 5-аас 7-р эшлэлээр бол тодорхой гардаг. Би энэ хэсгийг та бүхэн дахин уншиж өгье. Лук номын 1-р бүлгийн 5-аас 7-р эшлэл. Энд чинь ингэж хэлсэн. Юудын хаан Херодын өдрүүдэд Абиягийн бүлгийн Захарай нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэрч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Элизабет гэдэг байв. Энэ Элизабет бол ямар хүн бэ гэхээр хүүхэдтэй болох боломжгүй тийм эмэгтэй байсан. Нэлээд нас өндөр болсон. Тэгээд тухайн нийгэмд хүүхэдтэй болохгүй байх юм бол бүр ийм гадуурхагддаг, бараг хараагдсан гэж үздэг ийм л нийгэм донд байсан. Тэгэхдээ Элизабетэд бурхан хандаад мэдээг дуулгадаг. Мэдээг дуулгахдаа хүүхдээ болно жил. Яг нь эхэндээ бол Элизабет мэдээгүй л дээ. Түүний нөхөр болох хэн бэлээ? Захарайд бол дуулгадаг. Тахилч, ах тахилчаар үйлчилжсэн Захарай. Тэгээд Захарай түүнийг нь сонсчоод хөөрхийн хамтан хилгүй болчдөг. Тэгээд нарийн имийг бас их нэртэй бас ярьж чадсан ч юм уу чадаагүй ч юм уу. Бичиг цаас үтсэн байсан бол нэг бичиж шултгаад хэлсэн баг л та. Тэгэхдээ ямар ч гэсэн Элизабетийн ичхүүр зовлон нь алга болсон. Яагаад? Тийм л дээ. Ер нь бол жирэмсэн болсон учраас л та. Гэхдээ яагаад Элизабет жирэмсэн болсон бэ гэвэл бас л нөгөө аврагчтай холбоотой. Есүс Христ Мариягаар дамжуулж төрөх гэж байгаа. Аврагч. Тэгэхээр тэр Мариягаар дамжиж төрж байгаа Есүс Христийн хүний биеэр ирж байгаа Бурхны замыг засахын тулд нэг хүн төрөх ёстой байсан. Эртнээс ишүүлэгдсэн. Тэр бол Элизабетийн гидсэн дотор бүрлдэж байгаа Йохан. Баптист Йохан гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Элизабетийн тэр бүх ичхүүр зовлон, тэр бүх харуулсал, гуниг бүх зүйлэнд баяр хөөрөөр солигдсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр аврагч Есүс Христ Мариягийн гидсэнд бүрлдэж байгаа учраас бүрлдэх байсан учраас замыг бэлтгэхийн тулд Йоохныг бурхан Элизабетд өгсөн. Хүүхэдтэй болох боломжгүй байсан тэр. Есүсээс болоод тэр гэр бүлийн ичхүүр нь баяр хөөр аз жаргалаар солигдсон баг. Есүсээс болоод. Энэхүү үйл явдалд оролцогчдын бас нэг хэсэг бүлэг хүн бол хончид. Бид нар энэ хэсгийг бол Лук номын 2-р бүлгээс харж болно. За бид нар Мариягийн талаар харлаа, оролцсон Йосефийн талаар харлаа, Элизабетийн талаар бас харлаа. Мэдээж үүний цаанд Захарай яригдж байгаа. Бас нэг онцгой хүмүүс бол энд бол хончид. Үнэн дээр тэд бол онцгой хүмүүс юр байгаагүй. Хончид болоод загасчид тухайн үеийн нийгэмд байсан зүгээр л жирийн хүмүүс. Тэд зүгээр л өдөр тутмынхаа амьдралыг яг хон малаараа болоод загсаа бариад бол авч яг л хинийч нүдэнд содон онцгой байдаггүй тийм жирийн хүмүүс бол байсан баг. Лук номын 2-р бүлгийн 8-р эшлэлээс өмөрөө харцгаая. Лук номын 2-р бүлгийн 8-р эшлэл. За эндээс би та бүхэн дахин дуудаж өгье. Тэр газар хідэн хончид сүргээ манаад шүн хээр хоноглож байтал. Эзний тэнгэрэлж өмнө зогсож эзний цог жавхлан тэдний иргэн тойронд гийсэнд хончид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэрэлж тэдэнд бүү айхтун, харагтун би бүх арт түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд үлгийцсэн нэлх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Одоо хээр малаа хариулаад хонжисэн жирийн нэг хончид дээр тэнгэрэлж бууж ирж байгаа гэдэг. Энэ бол бид нар бол баг үхэхээс ялгаагүй тийм үйл явдал болж байгаа. Яагаад гэвэл энэ үед Бурхны тэнгэрэлж энэ Бурхны үзэгдлүүд хизээч жирийн хүмүүс дээр ирдэг байгаагүй. Хэрвээ та бүхэн хуучин гэрэг харах юм бол ийм тохиолдол бараг байхгүй. Ямар хүмүүстэй уулздаг, ямар хүмүүстэй ирдэг байсан бэ гэхээр хаан, тахилч, иш үзүүлэгч. Энэ гурван төрлийн хүмүүс дээр л Бурхны тэнгэрэлчнэр ирнэ үхэхээс биш. Зүгээр жирийн хончид дээр ирдэг байгаагүй. Харин энэ үйл явдал
ирэх үед юу болж байгаа гэхээр хончид айж байгаа. Тэгэд үхнэ гэж бодсон. Яагаад гэж та бүхэн хэрвээ заримуд нь санаж байгаа бол Мосе бурхантай уулзж явах үед асар их гэрэл цацарж явах үед арт түмэн айгаад бидэрт хэсэхгүй чадахгүй дийлэхгүй та л юу н бурхантайгаа уулз тэгээ бурхан юу хэлж байгааг дараа нь та бидэд хэлээрэй гэд арт түмэн бүр бурханаас зугтаж байсан тийм түүх хүртэл байгаа. Ягаад гэвэл хэд айсан. Бурханы ариун оршил дотор гим нүгэлт энэ амьд мах бод тогтож тисэж чадахгүй юм байна гэдэг ойлголт тэдний хувьд байсан учраас. Яг энэ үйл явдал нь болж байгаа. Нөгөө нэг хизээч жирийн хүмүүс төр ирдэггүй байсан бурхны оршихуй тэнгэр элчнэр одоо жирийн хүмүүс төр хурж ирээд та нарыг үлэмж баярлуулах мэдээ би та нарт дуулгахаар ирлээ. Гэхдээ битгий хайгаарай гэж хэлдэг. Яг адилхан. Битгий хайгаарай. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Есүс та нарын төлөө мэдлээ. Нөгөө нэг бидний тэнгэр Крисмас баяраар баян ярьдаг нөгөө бүтэн Есүс Христийн бүтэн гуншин бидний хэлдгээр гуншин те бүтэн цол нь одоо энэ чинь яригдж байгаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэдлээ гэж. Жирийн хүмүүс дээр, жирийн малчид дээр өдөр тутмынхаа амьдрал дотроо, ахуй амьдрал дотроо за маргаашийнхаа нөгөө өрөө яаж түлхэх вүлээ те одоо босч очиад тэрэнд ингэндээ татвараа тэгэндээ гэл яг л нэг өдрөт юм. Маргааш гэртээ нэг одоо нэг хонь нэдлаад махаа зараад одоо юу гэдгийг те тэгээд нэг хүүхдүүдтэй орохдоо нэг гурил аваад орондоо гэд. Юу нэг яг л нэг амьдрал дотор явж байгаа л хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс тэр ирээд аврагч Христ, эзэн Христ та нарын төлөө мэдлээ гэж хэлсэн. Хаадуудын төлөө гэж хэлээгүй. Тахилч нарын төлөө гэж хэлээгүй. Яг мэдээж хэрэг теологийн үүднээсээ бол бүгдээрээ л орж байгаа л да. Гэхдээ хончтод хурж ирээд ирсэн мэдээ бол та нарын төлөө гэж хэлсэн. Яг л өдөр тутмын амьдрал дотор зовж, зүтэрч, дарамтны дунд байгаа амьдралаа өдрөөс өдөрт 2 идэхгүй, хоосон онохгүй яг л тэр амьдрал дунд явж байгаа тэр хүмүүст очиж хэлэхдээ Бурхан Христ нөгөө нэг эрт дээр үеэс шүзүүлээдсэн тэр аврагч алдартай аврагч төрөх гэж байгаа. Тийм үү, ямар гайхалтай юм бэ гэж та нарын төлөө гэж хэлдэг. Тийм учраас би та нарыг үлэмж баярлуулах мэдээтэй ирлээ гэж Тэнгэр хэлж байгаа чинь энэ ихгүй юу? Есүс Христ яг л өдөр тутмын зовлон бэрхшээл донд байгаа тэдгээр хүмүүс ирээд би та нарын төлөө мэндэлсэн шүү гэж хэлж байгаа. Энэ үг бол Христмас баярын гол мэдээ юм багамаа. Тийм учраас бид баярлах ёстой. Яагаад? Нөгөө зовлон бэрхшээл донд бид нар итгэлт найдрыг авчрахын тулд, нөгөө уух гашуудлын донд баяр хөөргийг өгөхийн тулд, итгэл найдраа алдсан хүмүүс тэр найдварыг өгөхийн тулд Есүс Христ бидний төлөө мэндэлсэн гэдэг энэ л мэдээ байгаа учраас. Тэд явдаг. Очоод малын төвшөнд байгаа дөнгөж төрсөн нэлэх хүүхд болох Есүс Христийг харддаг. Тэр бол 100% хүн, бас 100% бурхан байсан. Яагаад? 100% хүн байхын утга учир нь юу юм бэ? Зүгээр л бурхан маш гайхалтай титэмтэйгээр сэлмээ бариад хэдэн сая өөрийнх нь тэнгэр иштрийг дагаад тэнгэрээс аянга цахилах мэт сүр жавхлантайгаар бууж ирээд би та нарыг гим нүглийг уучлахаар ирлээ гэдэг аврагч маш хүч чадалтай аврагчийн дүрээр ирж болох байсныг үл болох байсан. Харин хожим тэр тэгж ирнэ. Есүс Христийн 2 дахь ирэлт тийхүү ирэх болно гэж тодорхой хэлсэн. Гэхдээ нэгдүгээр нь бол тийм байгаагүй. Яагаад гэвэл яг хүнтэй адилхан сул дорой махан бие дотор өвддөг, ядардаг, гундаг, гутардаг, зовлон бэрхшээлээ яг бидэртэй адилханаар туулдаг тэр мах бод дотор хурж иж хүн төрлөختөнтэй адилхан болоод хүн төрлөختнийг хийсэн гим нүглийг өмнөөс нь яг хүн шиг хариуцлагыг хүлээгээд бүх гим нүглээс нь ирэх байсан тамийн шитгэлийг нь мөнх хөхлийн шитгэлийг нь өөртөө авахын тулд сул дорой хүний биеэр ирдэг. Харин Есүс Христийн 2 дахь ирэлт ийм байхгүй гэж хэлсэн. Олон хүмүүс Есүс Христийг нэлэх малын дэвшинд байгаа төрсөн нэлэх хүүхэд шиг л боддог. Тийм, энэ үнэн. Энэ бол бидний бодох ёстой үнэн. Бидний хүлээж авах ёстой үнэн. Яагаад гэвэл Есүс яг хүний дүрээр бидний өмнөөс бүх нүглийг маань шитгэлийг өөр төр авсан гэдэг утгаас. Гэхдээ бид дахиад өөрөөр бас нэг бодох ёстой нэг үнцэг байгаа. Тэр бол хожим Есүс ирэхдээ хаа нэгэн газар од гялс хийгээд тэнцээ дахиад Есүс хүүхэд болон төрөөд тэгээд тэр нь ингээд боожж том болж ирсэн. Би аврагч байсан юм а гэж гарч ирэх талаар ярьдаггүй. Есүс хожим ирэхдээ сүр жавхлантайгаар өөрийнхөө тэнгэрийн даашдыг дагуулад баруун зүгээс зүүн зүг рүү гэлбэх гэлбаа мэд хурж ирээд
бүх хүмүүст нэгэн зэрэг Есүс Христийг харна гэж хэлсэн. Тийм ч учраас бид нар зарим ярьдаг гаж урсгалуудыг бидний үүдгүүлэн л гаж юм яриад байна гэж хэлдэг. Яагаад гэвэл тэд Есүс энэ ч төрсөн байна. Есүс тэнд төрсөн байсан юм байна. Тэр чин Есүс байсан байхгүй юу? Тэр чин аврагч байсан юм байна гэж ярьдаг учраас Библиэлд маш тодорхой хэлсэн ийм байх юм бол тэд бол яг хуурамч Христүүд юм аа гэж тодорхой хэлсэн. Есүс нэгтгэхээ эрэхтэй малын дэвшинд хүүхэд мэт төрсөн бол хоёр дахь эрэхтэй тэгж ирэхгүй. Хоёр дахь эрэхтэй өөрт нь итгэсэн хүмүүст мөнх амийг өгөхийн тулд харин үл итгэсэн хүмүүст хийсэн үйлсийн дагуу хариуг нь өгөхийн тулд ирнэ гэж хэлсэн. Есүс Христийн төрөх үед бас нэгэн төрлийн хүмүүс тэнд байгаа. Тэр бол мэргэд. Мэргэд бол Есүс Христийг төрхөөс нэлээд хэдэн сар жилийн өмнө аяллаа эхлүүлсэн тийм сонирхолтой түүхтэй хүмүүс. Өөрөөр хэлэх юм бол яг Есүсийг төрөх үед л нэг од гараал тэгээд тэр одыг дагаад ирсэн мөн гэхлээр бас үгүй юм шиг. Энэ талаар бид нар Матай номын 2 дугаар бүлгээс харж болно. Матай номын 2 дугаар бүлгийн 1-р ишлээс би та бүхэнд уншиж өгье. Херод хааны өдрүүдэд Евдэн Бэтлехэм хотноо Есүсийг төрсний дараа дорн зүгээс мэргэд Иерусалимд хурж ирлээ. Тэгээд саяхан мэндэлсэн юудэчүүдийн хаан байна. Бид зүүнтэнд түүний одыг хараад түүнд мөргөхөөр ирлээ гэж. Херод хаан болон Иерусалим даяар түүнийг үүнийг сонсоод түгшиж гин. Бүх ахлах дахилч нар болоод ард олонны дундах хуулийн багш нарыг цуглуулад Христ хаан төрөх ёстойг тэр лавлжээ. Тэд түүнд Юудэн Бэтлехемд учир нь иш үзүүлэгчийн бичснээр Юудэ нутгийн Бэтлехэм Юудэгийн дээдсийн дунд чи огтхонч дорд бус ард түмэн минь болох Израилийг хариулах удирдагч чамаас гарах болно гэж хариулв. Херод мэрэгдийг нууцаар дуудаж од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бэтлехэм рүү явуулж яв. Тэр хүүхдийг сайтархай. Олмогцоо надад мэдэгдэхтэн. Би бас очиж түүнд мөргөнө гэлээ. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтэн тэгтэл зүүнтэд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. Тэд одыг хараад үлэмж баяр хөөрөөр бэлхав. Тэгээд гэрт орж их Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад сүгдэн түүнд мөргөж Эрдэнсийн хайрцагаа нээгээд алт гүгэл мэрийг бэлэг болгон өргөв. Херод тэр босч бүү оч гэж зүүдэнд нь бурхан анхааруулсанд тэр өөр замаар нутгийн зүг отлоо гэж хэлсэн. Дорн зүгээс ирсэн мэрэгдүүд Есүс Христийг олж очихдоо нэгэн шинэ од гарсныг анзаарсан баг. Нэгэн шинэ од гарсныг анзаараад яадсан бэ гэхээр тэр одыг дагаад явсаар хагаад Бэтлехемд хурж ирээд тэгээ Есүсийг яг байгаа газар нь явж олж очдөг. Тэгээ олж очоод тэр бэлэг өгдөг. Бид нар өнгөрсөн номлол дээр ирсэн 3 төрлийн бэлэг энэ ч дурдгдсан байдаг. Тийм учраас 3 мэргийн ирсэн болов уу зарим хүмүүс таамагладаг. Алт, гүгэл, мэр. Алт бол хаадны идэл чиргэлдэг, хаанд өгдөг байсан бэлэг. Гүгэл бол зөвхөн бурхны сүмд ариун утлаг өгүүлж, бурхан зориулж өгдөг байсан тахилд хэрэгэлдэг байсан утлагын нэгэн давирхаа. Мэр ч гэсэн ялгаа байхгүй нэгэн төрлийн үнэртэн өөртөө үнэр агуулсан тийм давирхаа буюу нас барсан хүнийг замдшуулахын тулд ашигладаг байсан нэгэн төрлийн үнэртэн. Есүс бол хаан, энэ дэлхийн ертөнцийг хаанчлахаар ирж байгаа хаан гэдгийг бэлэгдсэн бэлэг. Есүс бол бурхан гэдгийг бэлэгдсэн зөвхөн бурхны сүмд өргөдөг байсан тэр тахилын үнэртэнг түнд бол бэлгэлсэн байдаг. Мөн Есүс бол Христ буюу хүн төрлөختний төлөө загалмайдад цовдлогдож нас барна гэдгийг нь эртнээс иш үзүүлж түүнд мэр буюу тэр үнэрт давирхааг бол бэлгэлсэн байдаг. Бүгд л маш үнэтэй зүйлсүүд. Тэдний өгсөн бэлгээс харах юм бол Есүс Христ хэн бэ гэдгийг бид нар бас харж болно. Тэр мэрэгдүүдийн хувьд Есүс хэн байсан бэ? Тэр хаантай адилхан, эрх мэдэлтэй нэгэнтэй адилхан байсан гэдгийг харж болно. Тийм ч учраас тэд ирсэн. Эцэст нь энэхүү төрөлтөнд оролцсон нэг хүн бол Херод хаан. Херод хаан тагч нарыг явсны дараа нэг ийм үйл явдал болдог. 16 дугаар эшлэлээр саяны 2 дугаар бүлгийн. Херод мэрэгдэд мэхлэгдснээ мэдээд ихэд хилгэнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж Бэтлехэм болон ойр орчимд нь 2 ба түүнээс дээш насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөө гэж хэлсэн.
энэ үйл явдал ч гэсэн иш үзүүлэгч нарын номонд дурдсан байсан гэдэг талаар хэлдэг. 2 ба түүнээс дэвшилснийхэн сонирхолтой. Хэрвээ од гарсан цагаас нь эхлээд тооцсон бол тооцоод мань хүн хүүхдүүдийг одоо ингэж яаж байгаа бол дор хаяж 2 жилийн л нэг зүрөө гарах гэдэг нэг асуудал. Тийм ч учраас нөгөө юунууд дорны мэрэгдүүд нэлийн эртнээс бас тэр одыг хараад хайж явсаар байгаад одоо битлэхэнд ирж байгаад энэ төр зураг бол харагддаг байгаа. За ингээд тэр од бол нэлийн эртнээс бас харагдсан болов ч гэсэн бас төр зураг харагддаг. За ямар ч гэсэн гол санаа бол юу гэхээр Херод хаан бол айсан. Яагаад айсан бэ гэхээр хаан гэж хэлсэн учраас. Нөгөө мэрэгдүүд чи хурж ирээд Юдэн хаан нь бид нар очиж мөрөх гэж явж байна гэсэн чинь юу вэ Юдэн хаан чинь бий биш дээ. Херод өөрийгөө тэгж бодсон. Гэхдээ үнэндээ тэр бол Юдэн хаан байгаагүй гэдгийг Херод өөрөө ч мэдчихсэн. Херодын албатууд Ерслэнд амьдарч ирсэн тухайн үеийн хүмүүс бүгд юу болсон үнийг хүлээмжшүүлж ирсэн. Нөгөө жинхэнэ хаан одоо төрөх гэж байна гэсэн энэ мэдээ. Херодын хувьд бол энэ л өрсөлдөгч байсан. Тийм ч учраас өрсөлдөгчөө баг балчир байгаа дэр нь алъя гэж бодоод 2 болон түүнээс дэвшсэн хүүгүүдийг доошлсон хүүгүүдийг яхав бүгдийг хөрс тэмдэглэх тушаалыг бол гаргасан байдаг. Бурхан энэ үед аль хэдийн Йосеф болоод Мария хоёрт сануулсан учраас Египт рүү зогтож бол холдсон байсан бай. Тэгээд Иесус Христийг амьд гаргаж ирсэн. Ийм түүхтэй. Иесус Христийн төрөх үед маш олон хүмүүс энэ түүхэнд бол оролцдог. Энэ болгонд зарим нэгэнд найз байсан бол тэр айц нь баяр хөөрөөр иргэсэн тохиолдлууд бол их ихтэн тохиолдож байгаа. Тэгвэл Библи биднэрт ер нь Иесус Христ хэн бэ гэдгийг маань юу гэж хэлдэг юм болоо. Мариагийн хувьд бол түүний бяцхан хүү байсан. Өчтөр би нэг дуу сонсчихсан чинь Мария чи мэдхүү. Чиний эзэн дотор чи мэдчихсэн үү? Чиний эзэн дотор бүрлдсэн тэр бяцхан хүү хожим хүн төрлөختнийг аварж усан дээгүүр алхах нь гэдгийг чи мэдсэн үү? Чи Мария чи өөрийнхөө хүү Иесус Христийг үнсэж байхдаа Бурхны хүүгийн хацар дээр үнсэж чинь гэдгээ чи тэр үед мэдчихсэн үү гэх мэт аюу хөгжилтэй мөртлөө аюу гоё дуу яга бид нар мэднэлтэй тэр дууг юу англи дээр байдаг тийм дуу бас байгаа. Тэгээ би өмнөөс нь мэдчихсэн гэж хэлмээр санагдаад байгаа байхгүй тэр дууны өмнөөс яг тэгвэл төрөх үед л Габриэл хурж ирээд хилцсэн байсан те. Бурхны хүү чиний хэлгээс мэдлэнэ гэсэн. Харин Библи биднэрт Иесус Христийг танилцуулахдаа юу гэж танилцуулт юм болоо. Исая номын 9-р бүлгийн 6-р эшлэлээр ийхүү хэлсэн байна. Учир нь бидний төлөө хөвгүүн төрж бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж түүний нэрийг гайхамшигт зөвлөгч хүчит бурхан мөнхийн эцэг инхийн жонон гэж нэрлэнэ гэж хэлсэн. Иесус Христийн нэрийг хэлэхдээ маш онцгой нэрнүүдийг хэлдэг. Энэ нэр болгон Иесус Христийн одоо үүрэг хариуцлага тэр юу хийх вэ? Тэр хэн бэ гэдгийг нь тодорхойлж өгсөн нэрсүүд байсан. Үүн дотор тэр бол зөвлөгч, зүгөөс зөвлөгч биш, маш гайхамшигтай зөвлөгч. Бурхан гэж хэлсэн. Гэхдээ зүгөөс бурхан биш, хүчит бурхан гэж хэлсэн. Тэр бас эцэг гэж хэлсэн. Тэгэхдээ мөн тэр бол жонон. Гэхдээ инхийн жонон. Дан самуу игээл түгээгээл ард түнөө зовоод тийм жононгийн талаар яриаг. Амар тайван өгдөг. Өнөөдөр таны зүрхэнд Иесус Христ хэн бэ? Та Иесус Христ төрөхөд төрж байгаа гэсэн энэ мэдээ таны зүрх сэтгэлд ямар мэдээг танд өгч байгаа вэ? Танд Христийн амар тайван хэрэгтэй байна уу? Христийн түүний эцэг бурхан мөнхийн эцэг гэсэн тэр дүр төрх түүний халамж анхаарал танд хэрэгтэй байна уу? Тэр бас хүчит бурхан гэсэн түүний хамгаалалт хэрэгтэй байна уу? Мөн түүний зөвлөгч гэсэн таны үнэхээр таны зовлон бэрхшээл донд танд тэр зөвлөгөө хэрэгтэй байгаа тэр зөвлөгч гэсэн тэр дүр төрх тэр үүрэг хариуцлага танд хэрэгтэй байна уу? Лук номын 4-р бүлгийн 18-аас 19-р эшлэлээр Иесус Христ гэсэн өөрийнхөө би хинбэ гэдэг талаар хэлэхдээ ийхүү дурдсан байдаг. Тэрээр синагогт орж ирээд Исая иш үзүүлэгчийн номыг хуулимал номыг аваад тэнд сууж ирсэн хүмүүсийн өмнө гаргаад тэр хуулимал номыг уншсан байдаг. Ингэж уншихдаа Лук номын 4-р бүлгийн 18-аас 19-р эшлэлээр ийхүү хэлсэн байна. Над дээр эзний сүнс байна. Учир нь ядуу сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогдогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтд байгсдыг чөлөөлөхийн сацуу эзний тааламж жилийг тунхаглахын тулд болоо гэж хэлсэн. Есүс Христ тэгвэл өөрийгөө хэрхэн харуулахыг хүсэж байгаа вэ? Зовж зүдэрсэн нэгэнд нь тэр сайн мэдээг, итгэл найдварыг, эрх чөлөөг өгөхийн тулд би ирсэн юм а гэж хэлсэн. Танд Есүс хэрэгтэй юм.
таны амьдрал дахь Есүс Христийн нэр, Есүс хэн бэ гэдэг тэр дүр төрх дахин сэргэх хэрэгтэй болцсон байгаа юм биш үстэй. Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээр Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан учраас хүү Есүс Христтэй энэ дэлхийд илгээсэн юм аа гэсэн. Тэгээ түүнд итгэж шинж мөхгүй харин мөнх амьтаа болно. Есүс Христийн энэ дэлхийд ирсэн хамгийн чухал зорилго юу вэ? Бидэнд мөнх амийг өгч, биднийг зовлон бэрхшээлмэсэн салгаж, бидэртэй хамт байж, өдөр тутмын зовлон дунд манд бидэрт зөвлөгөө өгч, биднийг эрх чөлөө амар тайвныг өгөхийн тулд ирсэн. Тэр бол мөнхийн эцэг, энхийн жонон гэж хэлсэн байна. Тийм учраас Христ итгэж хүмүүс яагаад бид нар Christmas баяр буюу хэзэн мэндэлсэн баяраар баярладаг вэ гэвэл бидэрт найдвар ирсэн учраас. Бидэрт амар тайван ирэх боломжтой болсон учраас. Бидэрт ирээдүйд итгэл ирсэн учраас. Зовлон дундах бодит тусламж бидэртэй хамт байгаа учраас. Иммануэль буюу хизээч биднийг орхихгүй тэр Бурхан хүний биеэр энэ дэлхийсэн тэр ирсэн учраас гим нүгэл алдаа зөрчлөөсөө болж хийсэн нүглийн маань шийтгэл биднэр дээр ирэх биш харин уушлагдсан учраас бид Христэд итгэж Христийн чуулганд явдаг юм аа. Тийм учраас Христийн баяр бол бид нар цуглаад Санта Клаусыг урьж авчираад Санта бэлэг өгнө гэж баярладаг баяр бол биш юм аа. Христ итгэлийн энэ Христмас баярын гол дүр төрх бол хизээч Санта байгаагүй. Энэ бол commercial буюу бизнес эдийн засгийн шин чанартай баярын бэлэгдэл юм аа. Тийм учраас Христ итгэгчид хизээч сүм дотроо Санта Клаусын дүрийг тавьдгүй маа. Харин Христийн загалмайг гойж Христ Есүс бидний төлөө ирснийг дурсан санаж бид нар бие биендээ бэлгээ өгөхдөө Есүс Христийг дурсан санаж бэлгийг өгдөг. Есүс Христийг бид нар яадаг вэ гэхээр бие биендээ тунхагладаг юм аа. Дунд нь бол яг Санта Клаус гарч ирсэн л те. Тэр бол яг тэ түүхэнд байсан нэг сайн санаатай хүн гэдэг ингээд дуртагдсан байдаг те. Гэхдээ үндсэндээ бол тийм бол биш харин Есүс Христ. Христийн мэндэлсэн баярын гол эзэн бол хэн бэ? Есүс Христ. Гол шалтгаан нь юу вэ? Есүс Христ. Бид хэнд магтаалыг өргөдөг вэ гэвэл Есүс Христэд магтаал өргөдөг. Тийм учраас Тэнгэр элчнэр дээр өндөрт алдарн Бурханд байх болтугай доор газарт тааллыг нь олсон хүмүүст амар тайван байх болтугай гэж тэр үед магтажсэн шүү. Бид энэ магтаалыг өргөхийн тулд өргөжүүлэхийн тулд цугласан хүмүүс юм аа. Халелуя. Есүсийг цөмөөрөө магтацгаая гэж та бүдэг хэлмээр байна. Хажидлах хүмүүст хэлээ. Есүсийг магтацгаая гэж. Санта Клаусыг биш, Есүсийг. Халелуя. Хамтдаа бүгдээ хийсний өмнө нэрэн залбирцгаая. Есүс цөмөөрөө талархлыг өргөцгөөе. Миний төлөө ирсэн Есүсээ баярлалаа. Мөнх амба авралыг, итгэл найдварыг, мөнхийн эрхчлөө өгсөнд баярлалаа гэж цөмөөрөө түнд талархлыг өргөцгөөе. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ гэж хэлсэн тэр гайхалтай мэдээнээс хойш жил бүр эзэн минь та энэ итгэл найдварын мэдээг бидний зүрхэнд сэргээж дээр өндөрт алдрыг танд өргөж доор газар таны тааллыг олсон хүмүүст амар тайвныг байлгахын тулд Христ та бидний мөнхийн эцэг энхийн жонон хүчит Бурхан маань байсаар байгаа учраас танд баярлалаа. Та бол Иммануэль Бурхан. Та бид нартай ямар ч үед хамт байдаг. Зовлон бэрхшээл, гутрал, харуулсал, өвчин, хагцлын дунд ч гэсэн их эзэм та биднийг хизээж орхилгүйгээр хамт байж ирээдүйд мөнхийн усад хүртэл бид нартай хамт байна гэдгээ амласан бас тэнхүү үйлдэлсээр байгаа Бурхан. Би танд дээр өндөрт алтныг өргөж байна. Яагаад гэвэл тань шиг Бурхан атлаа энэ дэлхийн ертөнцийн бууж хүний биеийг авч дорд болж ирсэн Бурхан гэж нэгч үгүй билээ. Хүндрэлтний гим нүглийн төлөө тагалмаатай цовдгдож бидний хийсэн нүглийг бидний хийсэн нүглийн үр дагавар болох шийтгэлийг бидний тайртай учраас бидэнд өгөлгүйгээр харин өөрт нь итгэсэн хүмүүст мөнх амийг өгөхийн тулд та хүний биеийг авч энэ дэлхийн ертөнцөөр ирж бидний өмнөөс загалмаатай цовдлогдож өөрийн хайрыг бидний төлөө урсгасан, хариу нүхээгүй урсгасан тэр хайрын баяр би таныг алдаршуулж байна.
амьдрал маань аз жаргал баяр хөөр итгэл найдварыг өгөхөөр ирсэн энэ л өдөр би таны өмнө ирэхдээ их эзэн минь бид хэн нэгэн сайн санаад хүнийг биш харин жинхэнэ хүний биеэр ирсэн бурхан болох Есүс Христ эцэг бурхан ариун сүнс таныг бид магтаж байна. Энэ газрын хаан суудалд зөвхөн та байж алдар магтаалыг зөвхөн та авах болтугай. Таны найдвар баяр хөөр дотор үрд мөнхөд тантай хамт байхын тулд өдөр бүрийн минь амьдрал дотор их эзэн минь таврын Иммануэль нэрээр хамт байж биднийг итгэлийг маань услаж босгон байх болж өгөөрэй. Есүс танд алдарн байж амар тайван таны хүмүүстээр байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Аамен.